Зя бүгдээрээс амар сайн үнэ зү. Шинэ влогоор уулзж байгаа да. Тун таатай байна. За осмогоо авсан. Буцаад осмогоо авсан. Осмогоо болохоор Монголоос нэг найзтай зогсож хагаад тэгээ осмогоо авчрууллаа. Тэгээд одоо ингээд бичлэгээ хийхэд ямар ч асуудал саад бэрхшээл алга. За тэгээд өнөөдөр бидэд өглөө эрт босч цай ундаа уучаад тэгээд өдөр нь гэртээ байжгаад тэгээсээ King Kong Mart дээр очиод нөгөө нэг юугаа осмогоо эндээс ирээд авчаарай гэд тэгээд King Kong Mart дээр очиж осмогоо авангайлт King Kong Mart-аар хисэж хагаад тэгээд ирсэн байна. Тэгээд осмогоо задлаад яг бичлэгээ хийж эхэлж ин тэгэхгүй нөгөө нэг утсаар влог хийж явах чинь бас ерөн жоохон төвхтэй байлаа. За бид дөрвийн өнөөдрийн влог дээр болохоор миний охин. За бид дөрвийн өнөөдрийн влог дээр болохоор бид дөрөв далайн эрэг орох гэж байна. За тэгээд далайн эрэг дээр очиод хамтдаа гоё дрон нисгий, октоудаа бас тоглоулъя. King Kong Mart дээрээс октоудаа нөгөө нэг юу авсан. Илсэн дээр тоглох тийм тоглоом авсан. Влог осмо ирсэн ч бүр сэтгэл хөөрөөд. Яг нэг анх удаа дахиад осмо авч байгаа юм шиг. Би нэр өнөөдөр бэлтгэлээ хийсэн шүү дээ. Өчигдөр бэлтгэлээ хийж амжаагүй. Угаасаа өдөржингөө явсан болохоор бидэд маргааш Wim Wonders Park Aquarium мэдрэлгөө оръё гэд өнөөдөр оръё гэж ярьж байгаад өнөөдөр арайд энд халуун байна. Өнөөдөр уулын дулаахан. Гэхдээ би нөгөө нэг осмогоор бичлэг хиймээр байсан болохоор албаар өнөөдрийг хойшлуулад тэгээд аквариум маргааш үзэхээр болцгоосон. За тэгээд өнөөдрийн влогтойгоо хамт байгаарай. Далайн эргээр хамтдаа гоё хөгжилтцгөөе. Та бүхэндээ бас юм аялах итгэл урам зориг өгж байгаа гэдэгтээ бас итгэлтэй байна. Найздаа. Баярлалаа. Влогтойгоо хамт байгаарай. Ташаартай би. Дуду. Яа, мини панк. За яв.
эрэг дээр ирсэн чи хүүхдүүд эсээр тоглоод бас гоё юм. Тийм. Зуралтаад авахгүй тэгээд эсээр тоглоод ингээ мөрөөрөө л байж идэм бэ. Тэгээ наад ингээ хэлсэн. Яг нар бууцсан чинь нар жаргацсан чинь айгүй гоё цаг агаар ч гэсэн гоё болчихсон. Тэгээ манай хоёр нэг далай руу орохгүй юм шиг байна. Нойр нь хүрсэн юм уу? Ха? Юу? Яарэ. Далайн эрэг дээр стог гоё. Манай хоёрыг хараа унтлаа. Йоо, унтлаа хөөе тэр дүүлээ унтлаа. Хөөе хайч цаан дүүдүү. Дүншка. Би энэ хоёрыг аваарай. Хөөе, нааш нүрэ амныхаа шороог арилгая хараа. Хүй. Хүй, ёо, за ёо. Тийш ёо. Цааш ёо. Ёо. Ондогноод энэ хараад байгаа. I listen to the За бид дөрөв далайн эрэг дээр өстө яг гоё үед нь ирээд яг гоё үед нь буцлаа. Тэгээд надад нэг хэлэх юм байна. Далайн эрэг дээр хүүхдээ хоолно гэдэг бүтэхгүй юм байна. Тэгээд надад энэ Фукокийн таалагддаг юм нь далайн эргээс гарч ирэнгүүтээ ингээд бие усаар зайлцдаг нь амар таалагддаг. Ягаад тэгэхээр өнгөрсөн жил Пукетэд тийм байгаагүй байхгүй юу? Тэгээ Пукетэд ингээд далайн эрэг уулна ормоор байдаг. Эхний 7 хоног бид чи яг далайн эрэгтэй айгүй ойрхон газар байсан. Тэгээ далайн эрэг ормоор байдаг. Даанч нөгөө нэг элснээсээ салж чадахгүйгээр эргээд буудалтаа ирээд байсан болохоор амар хэцүү байсан. Нөгөө ерөөс тийм нөгөө нэг хэцүү байсан үеэ ерөөсө мартдаггүй штэ. Тэгээд би битэж яваа. Тэгээд ингээд айгуу гоё үеэр нь ирээд тэгээ яг нөгөө нэг нар жаргаж байгаа Golden Hour-ийн үеэр таарад ёстой гоё явж байгаа дэрлээ. Тэгснэ миний хоёр охинд сая нэг Монгол байна. Им чихэр өгсөн. Тэ гоё юм нөхөө. За. Усны зүгээс хэд хоног салахгүй шүү дээ. Би хатчихж толгойг сэгсэрж ижилсэл. За одоо бид буудлын руугаа алхах зам юм байна да. Тэгээ ер нь бол Фукокод бол аялах гэж бол ирээгүй. Амрах гэж ирсэн. Тийм шуурганд хөөгдсөн юм шиг өдөр болгон ийм үйл ажиллагаатай, өдөр болгон активититэй тийм байхыг хүсээгүй ер нь. Яг хүүхдүүдтэйгээ байгаа болохоор яг хүссэн үедээ гараад хүссэн үедээ бодолтой амраад ч юм уу тиймэрхүү байх гэж ирсэн. Яаж байгаа хүй түндэшка. Йоо чи зөөрөхөө чихрийг л идэлтэй. Тэгэртэй. Зодлол. Урдгайд дуусаагүй юм биш дүүгийнхээ чихрлээ дээр. За тэгээд өнөөдрийн далайн эрэг өстой гоё байлаа. Одоо бид өнөөдөр хараа өөр буудалд очиж хоол иддэм үү санаа байна. Өөр буудын хоолыг буудах. За тэгээ өөр буудалд очиод. За ятаж буудал дээр очиод гэх юм. Тэгээд буудал дээр очиод хотодоо хооллцоод тэгээд бит хоёр явж хоол идэх болно. Баярлаа. Dr. Bobby, the sharks are jumping on the bed again.
Жаахлаа тэр миний охин. Өө. Оп. Апапапапап. Абабабабаб. Чуба. Стамондаг. Нөх юу хийж байгаа? Оо аав нь влог оруулж байгаа шүү дээ. Сайн уу? Хүндэшгээ сайн уу? За сайн уу найзуудаа. Hi guys. Hi guys гэрээ. Hello babies. Hello. Ичмхий шүү дээ. За бидэд одоо октодоо хоолжоод тэгээд ийшээ эхнэр бит хоёр явж юм мэднэ. Тэгээд мэдээж хамгийн түрүүнд ер нь бол хүүхдүүдэд хооллох байдаг аа. Тэгээд замдаа бас унтцгаач магадгүй. Ер нь тэгээд Монголынхоо цагаар л яваад байна уу да манай охтууд. Ер нь 9 өнгөрөөгөө л нойрн нүрэл. Гэтэ энд бас наагур цаагур юмнуудаар яваад ингээ ядарч л байгаа хэл та. Тэгээ өдрийн унтлах нь ч бас яг хангалттай гүйцэд биш болохоор ер нь ядарч байгаа х. Бид дөрөв нөгөө нэг сая нэг жоохон хөгжилтэй ч юм шиг юм боллоо. Тэрний юу вэ гэхээр манай охины жижиг охины маань нэг өрөөсөн крокс нь байдгүй. Тэгээд за буцаад нөгөө нэг далайн иргэлүүгээ явъя гээд. Тэгээ буцаад далайн иргэлүүгээ очивоо. Тэгсэн чи илсэн дунд булцсан байвал яах вэ? Яа бүр. Ямар ч байсан олчлаа. Одоо бидэд нөгөө нэг хоол идэх газар руугаа явж байна. Энд одоо Монгол цагаар 9 болж байна. Эндхийн цагаар бол 8:30-40 хавцаа болж байна. Монгол цагаар бол нэг 9:40 9:30-40 болж байна тий. За тэгээд явж нэг юм болж идэе да. Тэгэхгүй өнөөдөр яг нэг дэглэн барьж байгаа юм шиг л. Энд ингээд. Тэгээ одоо энд ингээд нэг тийм салхитай ирнээсээ юм бүлээхэм. Тэгээ ингээ одоо алхаж байгаа газар ч гэсэн ер нь нэг юм гоё тухтай хүүхэд түрээд алхахад юм гоё тухтай. Сууж штэ капибара сууж штэ. За юу ч ингэж чигээр гарчих уу. Тэгээ Radisson гараад ирэх юм штэ. Тэгээ энд нөгөө нэг юуны Wyndham Grand-ийн бас фитнесийг үзэх гээд фитнес нь айгүй гоё болцсон гэж яг шиг байна. 2 жилийн өмнө ирэхэд энэ Radisson болоо Wyndham Grand 2 дээр ямар ч тийм нөгөө нэг юу байгаагүй. Юу гэдэг лээ? Фитнес байгаагүй. Тэгээд гисэн чинь өнгөрсөн жил ирж исэн хүн болохоор айгүй гоё фитнестэй байсан гэд ярьж байна. Тэгээ юу тач нэг очиж үзээдхий гээд явж байна. Бас тэндээ очно юм идэнгээ очиж үзээдхий гээд явж байна. Бид эдийн өмнө нөгөө нэг 2 жилийн өмнө буужсан буудал болохоор Radisson Blue гээд буудал ирэх гэж чинь цаашаа ирэх гэж. Баялж иргэн шүтээ автобуснууд чи. Ингээл алхаж байгаа газар маань юм байна да. За энэ бид эдийн анх 2 жилийн өмнө ирж буужсан буудал Radisson Blue гээд. За энд болохоор казиноны үеж энд нөгөө корона гээд казиноны энд байж байна. Тэгээд Radisson Blue болохоор ингээд 5 хотод очт буудал болохоор ингээд гадна тал нь ингээд шаал өрөлцдөг. Айгүй сүртэй, сүрхий, том. Тэгээ ингээд нөгөө Wyndham Grand, Radisson Blue хоёр ингээд нэг газар байрладаг. Тэгээ одоо энэ яг энэ нэгээр явж байгаа энэ хөндлөл нь болохоор хил зураас нь. Манай ирээч. Өө нөгөө ирч. За тэгэл явж ин да. Бид дөрөв нөгөө нэг 5 хоттой төсөл бодлын бүфет орой хоолыг туршиж үзэх гээд идсэн. Эдгээсээ өмнө бичлэг хийхээ мартчихжээ. Яг нэг өдөржингөө хоол идэггүйсэн болохоор. Энэ оранж жуус нь бүр яг жинхэнэ оранж. Жинхэнэ жимсээрээ. Сонирхолтой байна.
Тэр өмнө нь энэ нөгөө нэг Atlantis ресторанд нь хоол идчихсэн байхгүй. Ресторан. Унса. Виш наваад үгүй. Одоо бид эдэн байгаа бодсоо шал өөр байна. Буудлынхаа оройны хоолыг ер нь туршиж үзээгүй шүү дээ. Бид идчихэв. Тэгээ 5 удаа зочд буудлын оройны хоол дээр орж ирсэн ч юм. Шал өөр байна. Тэр хамгийн энгийн жишээ гэхэд энэ нэг юу шивгануудаа бүгднгийн зүгээр нэг нэгэнгөө өрж тавьж байна. Нэгэнгөө өрж байна те. Тэгээ маш олон хоолны төрлийн сонголттой. Seafood байна, солонгос хоол байна, орос хоол байна. Далайн гаралтай тийм. Тэгээ талах малах, сүши мүши янз янзын хоолнууд байна. Тэснэ гаднаас орж ирж байгаа хүмүүс болохоор уух юм тусдаа үнэтэй байд юм байна. Сонирхолтой. Тэгээ нара ийм нөгөө нэг миний хийдэг кимчиний панкейк хүртэл байж байна. Амтнаа аюу айцаагаа. Махтай. Энэ половтай. Сонирхолтой хоол байлаа. Хорионы хоолны ийм гоё юм чи өглөөний цанд бүр гоё ах та. Манайх ч ихтэй хөөрхөн штэ дайцгүй. Ялгаатай байна нөө. Бэсэн бэн гэж. Та чамлаад байгаа юм уу? Чамлаад байгаа юм уу? Эти хүнээ. Миний охин оранж жуус хагаад байна. За эзэн ингэ. За миний охин оранж жуус хатсан билээ. Аваад үсчихээ нэ. Аваад. Ямарэ. Гоё. Гоё гээ. Ям. Манай охин ээжгээ ер нь нэг юм бишүүрхүү юм шиг байгаамаа. Ер нь нэг юм байгаа. Камераар хараа ер нь жоохон ингээд таг болчдөг. За эндээс гараад бичлэгээр үргэлжлүүлнэ. Хүндэшка. Дуду. Дуду. Эхэлцээ. Карта. Оо ямар гоё юм бэ. Энийг өмнө үзэж байгаагүй юм уу?
яхадаа. Тэр чхаа бити тоо. Бол тоглолт тоглох. Энд доороос нэг юм гараад ирсэн.
Саяга болцсон. Болцсон. Мэгмо. Тэ. Таун үзэж. Оо за. За минь гадуур зүг авч байна. Bitte. Wow. Aber Mama hat auch gemacht. Хайрхнаас ав бэби. Хайрхнаас ав. Хайрхнаас ав. Хайрхнаас гэж юу вэ? Аваад шууд унгахад явах. Секунд чи яваад энэ бэби. Зүгсээ. Мами нэг хат. Ячо. Минь мөнгө эсэ. Машин нь гаццсан. Тэгээд энд нэг юм болж байна. Two times. Зя ингээд та бүхэндээ бас лазер шоу үзүүллээ шүү. Би бас тоглоом хоцсон. Тэгсэн чинь нөгөө нэг Лазер шоуны дундуур тоглоом тоглоод би бамрууш hodсон байхгүй юу. Тэгээд бамрууш хожиж байгаа бичиж чадаагүй. Тэр би хоцсон. Тэгэхээр манай ихнэр юм одоо энэ бамрууш hodсон. Энэ бамруушийг. Энэ бамруушийг манай ихнэр төрөний өдөр бацдаг машинаас хоцсон. Тэгээд хийвчээ. Тий би хожоогоо. Тэгээ бас та бүхэндээ лазер шоуг үзүүлж чадлаа. Тэгээд одоо бид нэр буудалтаа очиод амрах гад одоо явж гин. За тэгээд та бүхэн маань ингээд дараагийн влогтойгоо гоё хамт байгаарэ гэд ингээд илүү сонирхолтой гоё влогуудыг бас үзүүлэх баха гэдэгт бас итгэлтэй байна. За тэгээд та бүхэн минь лайк, шеэр, коммент, сабскрайб үлдээх мартуу зай найзуудаа. Баярлалаа. Ингээд дараагийн влогоор уулзцгаая. Миний найзуудаа. За баярлалаа. Яа энэ шанаа татчих шүү дээ. За тэгээд дараагийн гоё влогуудаар уулзцаая. Цаашаа явъя. Маргааш буюу дараагийн влогоор усан парк дээр уулзцаая. Ингээд бид дөрөв гэртээ харж амарцгаалаа. Бай бай.